Мэргэжил цэг ММ хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг танилцуулж байна. Талх нарийн боо үйлдвэрлэлийн технологийн ажилтан. Ээжигээ хараад их бахархдаг байсан. Миний ээж өөрөө одоо хүнсний технологич хүн. Тийм ч учраас ээжийн мэргэжлийг өвлөн авч одоо хүнс технологийн Политехникийн коллежид анх элсэн суралцаж 2015 онд төгсөөд Дархуул аймагт мөнх өндрөм хүнс компанид мэргэжлээрээ ажиллаж байгаа. Хэрвээ та энэ мэргэжлийг сонгох гэж байгаа бол мэдээж хувийн харийн цэвэр маш сайтай. Дээрээс нь хүний одоо идэх гэж байгаа зүйлийг хийж байгаа учраас тухайн бүтээгдэхүүндээ сэтгэлээсээ хандаж хийх ёстой. Өглөө ирээд зуурмгаа бэлдээд тухайн бэлэн болсон зуурмгаа хевлээд шархлан өгөө шархаас гарч ирсэн бүтээгдэхүүнээ чимэглээд савлаад хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болно. Манай орон үндэсний үйлдвэрлэлд дэмжих хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангах зорилго тавин ажиллаж байгаа учраас улсын болон хувийн хвшлийн олон цэх үйлдвэрүүд шинээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймдээч манай мэргэжлийн эрэлт хэрэгцээ маш их байдаг. Бид үйлдвэрлэлийн орчинд ажиллаж байгаа учраас одоо байнга тоног төхөөрөмж цахилгаантай ажилладаг. Тийм учраас одоо тогон цохиулах, түлэгдэх, гар урууга хайрах тийм одоо эрсдэл гардаг. Тийм учраас өглөө болгон хаадын зааварчилгаач танилцаж тэрнийхээ дагуу одоо мөрдөж ажиллах юм бол эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна. Хүүхэд залуучуудад хандаж хэлэхэд талх нарийн боо хүнсний технологич мэргэжил эзэмшиж ард түмнийхээ хүнсний хэрэгцээг хангах ариун үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллахыг уриалж байна.